багш нь математикийн хичээл ихтэй олцсон гэдэг багшны итгэж байна. За бид нарын хамгийн ихний даалгаврыг нэг номерыг сурчид гараад ир. Нэг номерыг авчих сурчид. За эндээс нэг хараад математик нэг ийм дуудын цаастаа. Баттай нэг юм. За хүүхдүүдээ саяныхаа авсан тараах материал дээр энэ тунгадаг цаасаа давхарлаж тавиад хардаа байна. Давхарлаж тавиад хардаа. За яг давхарлаж тавиад хараа. За хараа тэгээд багаараа ярилцаа үнд хааш. Юу харагдаж байна? Харагдаж байна. За ингээд давхарлаж тавиад харж байна. За дахиад харж ийн хүүхдүүдээ. За одоо тэгвэл нэг хадмастер аваад яг энэ зураасны дагуу зөвхөн төсөвлөлтээр нь харах зураг үзтээ. Яг ингэж тавьж байгаа. Сайн тавьж байгаа үзтээ. Одоо энэ тавьж байгаа ингээд зураг үзтээ. За зураг үзээрэй хүүхдүүд. Энийг ингээд авах. Тийм. Нэг дагуу. Дагуун зурх нь ш. Зөвхөн дүрсэн дээрээ зурна гэсэн. Зөвхөн дүрсэн дээрээ. За энэ баг дууссан байна. Энэ баг дууссан байна. Шүү. Манай дууссан уу? Зурштэй. Зурна. За хотлоо хөтөдөө. Зөвхөн дээд талын л зурна ш. За зүйтэй энэ дууссан байна. За барьч. Ингэж даван зурхгүй байсан ш. Зөвхөн дүрсэн дээрээ зурна гэсэн ш. Зөвхөн дүрсэн дээрээ. За одоо ярилцж байгаарэ. Эндээс та нар ямар төрөлтийг гаргаж болох вэ? Ямар төрөлтийг гаргаж болох вэ? Дундаа ярилцж өгдөө. Багаараа ярилцж бай. За дандаа ямар төрсөн бэ? За тохиогод дууссан тийм ээ. За одоо тэгвэл энэ хэдэн ширхэг дүрсээ нөхдөдөө. 5 ширхэг дүрсээ. За нэг сурагч нь талмастер бариад дугаарлаж. Дүрсээ дугаарлаж. Тий дүрсэн дээрээ дугаарлаж. Дүрсэн дээрээ дугаарлаж. 1 2 дугаарлаж. За дүрсэн дээрээ дугаарлсан. За одоо тэгвэл энэ давхарлаж тавьсан өрснүүдээс чи юу үссэн бэ нөө гэдэг. За оо. Төсөөдөө ажиглаарай. За төсөөдөгт. За энэ ямар чанарууд харагдаж байна? Бүгдээрт нь адилхан байгаа юу вэ гэдэг. Бүгд нь адилхан байгаа. Дөрөв юунаас бүтсэн бэ нөө? Дөрөв юунаас бүтсэн байна? Өнцгөөс бүтсэн байгаа үстэй хүүхдүүдээ. За 2-8-таас сурагчид аваад гараад багштай. Саяныхаа ажилласан даалгаврыг.
Ансараа тавиад хичээний хагасчийг биччихье. За одоо 2-8-аас орж гараад ирээ. 2-8-аас орж гараад ирээ. За одоо энэ хамгийн нэг номерыг үсэг энэс авах хэрэгтэй үү? За мөн. За хамгийн нэгдүгээр энд дүрс үүссэн гэж зөв үү хөлтөө? Зөв. За хоёрдугаар дүрсэн дүрсийг дараагийн үг сууж. Хоёрдугаар дүрсэн дүрсийг сууж. Хоёрдугаар дүрсэн дүрсийг. Энэ чинь цогсоод ажлаа 1 гэсэн номер үүссэн дүрсийг багш таараад 1 гэсэн номер 1 гэсэн номер үүссэн дүрсийг. За хамгийн нэгдүгээр ямар дүрс үүссэн хүүхдүүд ээ? За хоёр дахь дүрсийг багш таа. За мэнийч аа. За хоёр дахь дүрсээ ингэж байна. За гурав дахь ямар дүрс үүссэн бэ? За зүйтэй гурав дахь. За дөрөвт нь энэ үгтэй энэ дүрс биш. Дөрөвт нь энэ дүрс үүссэн байна. За тав дахь дүрсийг өгөх багш таа. За тав дүрс. За одоо тэгвэл энэ дүрсүүдийнхээ бүгдээрээ чанарыг ярьцээ. Энэ ямар чанартай дүрсүүд вэ? Юу вэ? Энэ бүгдээрд нь адилхан байгаа юу вэ? Дөрвөн өнцгтэй. Өшөө бас ямар уу? Дөрвөн талтай. Бүгдээрээ дөрвөн талтай байна уу? Тийм. За тэгвэл бид нар өнөөдөр энэ дөрвөн өнцгтийг бүтээх тухай үзэх нь байна. За одоо номынхоо хуудасны 69-ийг нээчих. Номын хуудасны 69. За бидний өнөөдөр үзэж байгаа хичээлийн дөрвөн үндэсний чанарын тухай бичсэн байна. За уншиж хичээлээ маш анхааралтай уншиж. За тэгвэл эндээс одоо 2 номертэй сурагч босоо багштай 2 номертэй сурагч босоо багштай эхнийхийг уушаад эхнийхийг юу гэж үзэх гэж байна. За эсрэг талууд нь тэнцүү онцгууд нь дэгш дөрвөн онцгтыг дэгш онцгт байна. За тэгвэл одоо нааш анхаараарай хүүхдүүдээ. Юу гэж вэ? Эсрэг талууд нь тэнцүү онцгууд нь дэгш дөрвөн онцгтыг дэгш онцгт байна. Оо тэгвэл бид нар энийг юу гэж нэрлэдэг вэ? За эндээс 3 намтаа сурагч дараагийн хашиг. Даашаа. Оо зүйтэй. За юу чи?
одоо тэнцүү сүнд нь тэгш дөрвөн үнцгтэй юу гэдэг гэж байна уу? За дараагийн надаа 3.8-аас өгшөөшэй. Альва хоёр талын пирамид байх дөрвөн үнцгтэй пирамид гэж багштай их ч уншия. Альва хоёр талын пирамид байх дөрвөн үнцгтэй спецтэй. Оо зүйтэй. За одоо бүгдээрээ уншия өгдөө. За дараагийн энэр багштай уншиж. Бүх талуудын тэнцүү эсрэг талуудын параллел байх дөрвөн үнцгтэй параллел граф. Оо зүйтэй. За одоо уншицгаараа өгдөө. Эсрэг талуудын параллел байх дөрвөн үнцгтэй граф. Зогсооч. За мөнгөч уншия. Тэнцүү график граф. Оо зүйтэй. За одоо бүгдээ уншицгаараа. За тэгвэл одоо энэ дөрвөн онцгтүүд маань бүгдээрээ тусдаа нэртэй байх юм тийм ээ? За тусдаа нэртэй байх юм. За бид нар тэгвэл хэлбэр дүрсээр нь үүнийг ангилчихлаа. Хэлбэр дүрсээр нь ангилчихлаа тийм ээ? Тусдаа нэртэй. За энэ нэрхий. Цаашаа нөө өгдөө. Нэг цогсё. Энэ тэгш өнцгт зүйл байна. За тэгш өнцгт хэлбэртэй юу ангилсан байна? Самбар байна. Ширээ. Өшөө хичээлийн иргэдэд дотроос чи ямар зүйл? За тэгвэл одоо бүгдээрээ математикийн номыг урт өргөнийг хэмжиж гэрээ. Урт өргөнийг хэмжиж. Математикийн номыг формыг бариад урт өргөнийг хэмжиж. Намаа бүрдэ хаачаад бүгдээ юу яах вэ? Хаачаад хэмжиж. За бүгдээ хэмжиж шүү. Бүгдээ хэмжиж тийш шүү. За уртны 1 см. За тэгвэл одоо дэвтэртээ бүгдээрээ энэ номынхоо хүрээний өгтөйг олъё. Номынхоо хүрээний өгтөйг олъё. Хамгийн түрүүч хийсэн байна. За тухайг бид болсон. Тавата бид хийсэн байна. За бүгдээ. За эдний багийг бүгдээрээ дууссан байна. Сайн байна.
За тэгвэл бидний одоо номын түрээний урт маань хэд гэж гарсан? За бүх хүүхдийн хариу нь зөв гарсан байна, тийм ээ? За 92 см гарсан байна. За одоо хүүхдүүдэд та нар дэвтэртэй 4 см талтай квадрат үздэг. 4 см талтай квадрат үздэг. Шаршаага 4 см талтай квадрат зураг өгдөө. Бидний тэгшинцтэй цаас маань ямар төвшөлтэй болсон
болсон бэ? Одоо энэ орчин үсчихэд юм тийм ээ. За чигээр дууссан. За багш дэш өргөөрэй. Чигээр дууссан үгтэй дэш өргөөрэй. За. За тийм гэсэн арай дуусгаагүй. За одоо бүгдээрээ энэ дээдлийн орой доош нь нүгтэй. Ингээд яг ингээд зүг юм. Ийм. За ингээд нууч. За зүгтэй зүгээр нууч. За одоо идүү нугасыг хэсгээ хайчиж. Нугасыг хэсгээ хайчиж. Нугасыг хэсгээ хайчиж. Хайштай барай нөхдөдөө. Это бас нөхдөдөө шүүгүүрээ. Шүүгүүрээ. За. Тэс баста. За энэ бидний өнөөдрийн үдсэн ямар төрс вэ? За дөрөв энэ зүйлээс хатан гэсэн бас нэрсэн шүү. Зүйтэй юу вэ? Арпец вэ тийм ээ? За тэгвэл бид нар арпец цаасаа нугаж ивэж суулаа. За одоо дараагийн дэшинцэгт цаасаа авч. Дэшинцэгт цаасаа. За суулт нэг авч. За мөн цаасаа амдруучин ихтэй болъё. Цаасаа амдруучин ихтэй болъё. За амдруучин ихтэй болъё. Одоо дэгч. Ямар төс үс вэ? Тадраа. Тэгэхээр өнөөдөр үсэн тадраа төс үстэй. За одоо хүүхдүүдээ энэ голоор зураас гарсан байна. Зураас гарсан байна. Тийм ээ. За энэ хүртлээр нэг булангийн нугдыг энэ зураас. Багшаа гараа хийгээрэй. Зураас нэг таасан нугч байна. За одоо нөгөө талаас нь эсрэг талаас нь гэсэн. Дахиад энэ голын зураас нугтыг. За нугтаа. За одоо энэ хатаа. Тосно. За энэ баг. Ini karya urut cari, karya urut. Besar kata sini kan, ini kata sini. Sehari tadi, dari dari disini. Besar kata sini, ini kata sini. Nah, beda dasar. Besar kata sini. За xin lỗi bé. За танах нөө массаа. Бүгдээрээ зүг хийсэн дээ. За энэ харъя. За зүг хийсэн дээ. За энэ харъя. Зүг шүү. Ямар төс үүссэн бэ? 80 грамм. За тэгвэл нөгөө гартаа та нар дапис хүрсээ барьж.
бэс төрсөө барьж. За тэгвэл бид нар цаасаар нугаж ямар хоёр төрсийг бүтээв? Тетраграмм. За маш сайн байна. Хичээлдээ идэвхтэй оролцож байгаа хүмүүстээ баярлалаа. За дараагийн даалгавар хүмүүстээ. Дараагийн даалгавар. Сайн. Өнөөдрийн бидний үндсэн төрс байна. Тийм ээ. Ямар нэртэй төрс үү? Энэ төрс маа. За энийг тэгвэл дахиад хэлбэлээ харъя. Энд дахиад харъя. Тушаараа өгдөө. Тэгвэл энэ ямар төрс вэ? Арам төрс байх нь. За энэ босгоод багш харуулдаг юм тийм ээ. За одоо энэ хүүхэд босгох даалгавар. Тэгвэл энэ арам төрсээр та нар юу бүтээж болох вэ? Юу бүтээж болох вэ? Чөдөмдөөс ихэд бодоод өөрсдөөийнэ. Юу бүтээж чадмаар байна энэ арам төрсөөр.
ажлаа дууссан бол баг бүрээсээ ярилцж байгаа хамгийн гоё хийсэн нэг бүтээлээ аваад гараад ирсэн. Хамгийн гоё хийсэн нэг бүтээлээ багийн нэг сурагч аваад ирсэн. За нэгдүгээр ширээнээс мөх оргидөг. Хоёрдугаар ширээнээс Бодармаа. За гуравдугаар ширээнээс мөх байна. За Нямбатар. Дөрөвдүгээр ширээнээс Энэрг. Тавдугаар ширээнээс Хүстэн. За одоо найз нартаа өөрийнхөө энэ орон төрсийг ашиглаад юу хийснээр тайлбарлаад харуулж чад яриад өгч. Харуулж чад хүүхдүүдэд хараарай. Дараа инээсүүлж байгаа хүүхэд болсон. Дараа хоёр жижиг хаттай цуг болсон. Дараа би цай хийсэн аяг зурсан. Дараа би хүүхэд зурсан. Дараа одоо би загас шүүл хийгээд нүүд хийгээд зурсан. Дараа нь болгоод би байшин зурсан. Дараа би үлэг өргөсөн. За онцгойтой баяр хүргээрээ өгдөг байгаа. За мөхөөртэй баярлалаа сууж. За дараа чи манай Бодармаа. Немс жаа зурсан. Дараа нь би хоёр илүүгээ банк зурсан. Тэгээ дараа нь би эвэргээ блог зурсан. Тэгээ би дараа нь чигээр сүүлгээд болгон зурсан. Тэгээ би сүүлж байгаа зураад тэгээ би доо зурсан. Тэгээ хамгийн сүүлд нь сижаадаа. За Бодармаатай баяр хүргэе. За дараагийн Нямбатар маань юу бүтээсэн харцгаая. За Нямбатартай баяр хүргэе. За машинаа амттыг бүтээсэн байна. Энэртэй баяр хүргэе. За дараагийн сууч. Би энэ асуулт инээдэг жаагаад зурсан дараа энэ блог зурсан тэгээд дараа нь энэ асуулт сэлж байгаа жаагаад зурсан дараа нь энэ Зүйтэй. За баяр хүргэе өгдөө. За эдгээртэй адилхан бүтээсэн хүүхдүүд байна уу? Бүгдийг нь адилхан болсон уу? Бүгдээрээ хийцгээсэн тийм ээ. За багш нь харчих юм. За манай үлдсэн хүүхдүүд ч гэсэн маш гоё хийцгээсэн байна. За энэ дараа дуусах бүгд. За маш сайн байна. За тэгээд одоо авсарч бүгдээ анхаарч. За бүгдээрээ дөрвөн ширхэг хатмастаа. Дөрвөн ширхэг хатмастаа. За бүгдээрээ баг дундаа байж болно. Тэ дөрвөн ширхэг хатмастаа. Дөрвөн ширхэг хатмастаа. За баг дөрвөн байж. За дөрвөн ширхэг хатмастраараа нэг шөнцөгт бүтээ. Нэг шөнцөгт ширээн дээрээ нэг шөнцөгт бүтээ. Дөрвөн ширхэг хатмастраараа нэг шөнцөгт бүтээ. Нэг юм бүтээчихсэн. За. Бүтээчихсэн. Маш сайн байна. Энэ баг бүтээсэн байна. За энэ баг бүтээсэн байна. Оо маш сайн байна. За энэ баг бүтээсэн байна. За одоо тэгвэл та нар наад дөрвөн хатмастраа хөдлөг өөдөг орон төрсөн үсгдээ
Арам төрс. Арам төрс. Арам төрс үсгий. Арам төрс. Нэмбатраа. Арам. За энд маш сайн байна. Энд маш зүг хийсэн байна. Арам төрс үссэн байна. Оо энд бас үссэн байна. Арам төрс. За энд бас арам төрс үссэн байна. Арам төрс үссэн байна. Энд арам төрстэй. Дахиж үсгий. Ширээ дээр дахиж үсгээрээ. Оо зэрэг маш сайн байна. Энд үссэн байна. За энд дахиж үссэн байна. Энд дахиж үссэн байна. За энд дахиж үссэн байна. За энд оо энд дахиж үссэн байна. Маш сайн байна. Маш сайн байна. За одоо бүгдээрээ нааш анхаарч байна. Одоо бүгдээрээ нааш анхаарч. За бид нар өнөөдрийнхээ хичээлээр энэ за дөрөв өнцгт маань ямар чанартай байсан бэ? Ямар чанартай байсан? Дөрөв оройтой. Тийм ээ. Дөрөв өнцгөөс бүтсэн байсан. Тийм ээ. Тэр бүгдээрээ тийм ээ. За хэлбэр төрсээр нь ангилах гэж юу гэж ангилсан юм болоо бид нар өнөөдөр. Одоо бүгд эндээс нэрлэе. Тэгвэл хэлбэр төрсээр нь хэд хуваасан бэ нү? 5 ангилж өгсөн биш тийм ээ. Тэгшөнцөлт, тавдраад, дахпэц, категрам, рон гэсэн 5 төрсөн. За дараа бид нар яасан? За цаасаар могож бид нар ямар төрс хийсэн бэ? Харьяд граммыг бид нар яасан? Цаасаар могож хийсэн байгаа. За мөн рон төрснээр бид нар юу бүтээсэн? Анжид бүтээсэн байна, хүүхэд бүтээсэн байна, усны анжид бүтээсэн байна, шоуд янз янзын зүйлүүдийг бүтээсэн байна. За тэгвэл бид нарын өнөөдрийн хичээлийн зорилго маань энэ байсан. Зорилго маань дөрвөн өнцгтийн чанарыг мэдэх, хэлбэр төрсээр нь ангилах, цаасаар нугаж, эргэж бүтээх дөрвөн өнцг тийм ээ. Чанарыг яасан? Мэдсэн тийм ээ. Эхлээд үсээр нь мэдсэн. За цаасаар яаж үсгийг мэдсэн. За одоо тэгвэл бүгдээ гэрийн хаалгыг хэмжиж. Гэрийн хаалга. За номынхоо 69-р үсний 45. За хичээл оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Төвсөдөө өөрсдөө ав. Энийг багштай өг. Энэ тэр багшид авах юм уу гоо? Өөрсдөө ав. Байж. Ой, ой наана тэнц чи хичээл орж байгаа ш. За наана юу яач? Цаг хэрэг хэд болчихсон бэ? Энд ч хараагүй багш. Энийг шүүх. Ийшээ тавьчих.